Домог юугаан сэрэнхэн дорны наран доор анил мумузаа хөглөөч уянгалаг хөгжмийг ариун гараараа хөтлөөч айзен тхолын ертөнц рүүгээ уузаа онгоц юугаан ангирданхан онгон саран доор уяр мумузаа шивэж онхин онгод химри сикэж шивэж онэн орших арцараа харцаан болгоё гэгээлгэн хөгийг чинь хөгөн болгоё хурч болошгүй цаснаа үрийн өндөр шиг хүслийг чинь тансаг юугаан болгон хүн хайцэн сүндээ зал юмузаа тикэж хаврын амшиг тэнгэрийн цаанаас тибрэж уршигэн буцилж тигэн харцаан болгоё гэгээлгэн хөгийг чинь хөгөн болгоё хурч болошгүй цаснаа үрийн өндөр шиг хүслийг чинь
гэгэн хүүгийг чинь хөвөн болгоё хурч болошгүй цаастай уулын өндөр шиг хүснийг чинь Тайз нам өмхөн байна. Энэ үдэш ганцхан урлагийн бурхад л энэ танхимд байна. Хэдхэн орны дараа шилдгийн шилгээ доторх гэгээ муусагийн эздийг тодруулах мөч ойрцсон орл. Та бүхэн ч гэсэн сэтгэл догтлуулан бас энэ хүмүүчийг тэс ядан хүлээж байгаа хэмээн найдаж байна. Урлагийг тэтгэгч гэгээ муусаа нь эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэл урлагийн бүтээлийг авран хамгаалах эрхэмсэг дүрээр оршдог үлээ. Үе үе уран бүтээлчд тэдгээр хүмүүсийн уран бүтээлийг авьяасыг тэтгдэг энэхүү гэгээ муусаа хэмээх гайхалтай наадам энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байгаа. Гэгээ муусаа 10 олон улсын гайхалтай наадам ёслол хүндгэлтэйгээр хэдэн орны дараа эхлэхэд бэлэн болж үзэгчтэй. Онгон саран дор уяр муусаа Эрт өдгөө ирээдүй 3 цагийн амьдралыг урлан бүтээгчдийн Монгол авиасыг төрүүлэхээр урлагийн охин тэнгэр муусаа айсвэ. Грани урлаг сэтгэл ойноо зориулсан бүтээл төрөөж яваа үе үеийн уран бүтээлчдийн дуун дамжин мөнгө бүтээлүүдийг шалгаруулах гэгээ муусаа 10 ахлуулын наадмын ёслолын үйл ажиллагаа урлаг хэсгийн үйл ажиллагаа том удахгүй эхлэх гэж байна. Монголын театр олон улсын тавцанд үндэс тулгуур болсон алтан үеийн ахмадууд мөн өнөө цагийн тайзыг эзэмшигч уран бүтээлчд за мөн энэхүү тайзыг дэлхийн тавцанд дуусгах залуу уран бүтээлч та нартай олон улсын театрын баярын мэндийг дэвшүүлж байна. Урлагийг дээдлэгч, таашаан бишрэгч, үнэн шүүгчэн байж чаддаг эрхэмсэг үзэгч танд мөн олон улсын театрын баярын мэндийг дахин хүргэж байна. Тийм ээ, драмын урлагийн шилдэгүүдийг шалруулах олон улсын гэгээ муусаа 10 наадам дээр өнөөдөр Монголын Rock Pop-ын шилдэгүүд аядгаа өргөж байна. Монгол улсын гавьж гэгчдийн зуны мандат өчн Pop баттай Саран төвийн Алтан цэцэг Даш Дондын Никитон хамтлагийн Бачолон мөн Харан хамтлагийн Тавг сур 8 тас хамтлагийн Дэлгэр мөрөн мөн Харсанаа хамтлагийн Амар мандахаас гадна өвөлтөөрийн хамтлаг болон үндэсний хөгжмийн бүртээ хамтлаг аядгаа өргөх юм аа. Ингээд хамтаа үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Эс бэндлүүд онцгой өргөтөөр яг одоо та бүхэнд гэгээ муусаа 10 наадмыг шууд дамжуулаад өргөж байна. Бурхад хаана амьдардаг юм бэ гэж та нар надаас асуултаа. Бурхад театрт амьдардаг юм а гэж алдарт гайхалтай жүжигчин Владимир Высоцкий бас хэлжсэнийг санахад таатай байна. Тийм ээ, энэ ч бол энэхүү танхимд түүх өгүүлсэн гайхалтай зургуудыг нийтэлсэн байна. Энэ бол тэртээ 10 жилийн өмнө 2003 оны гэгээ муусаа наадмын Гран При шагналын бүтээл Шүн дүндийн бүжгийн зургийг та бүхэн харж байна. Тийм ээ, энэ бол Хувьсэл продакшны бүтээл байсан. За цаашлах юм бол 2004 Шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид Гертрудагийн хатны дүрээр нэр дэвшсэн Монгол улсын гавьяат жүжигчин уран чимэг нар эхний цуванаас айлчдаг ирсээр байна. Баяр хүргэе. Мөн дараагийн цуванд шилдэг хөгжмийн зохиолч номинацид нэр дэвшсэн хөгжмийн зохиолч Сансар гэрэлтэх. Мөн шилдэг эрэгтэй туслах номинацид Нортын дүрээр нэр дэвшсэн соёлын дэргэн ажилтны жүжигчин Эрдэнэ Бэлэг. Шилдэг эмэгтэй туслах Учираас та энэ жилийн монодрамын жүжигчин ялагч маань хэн байх вэ гэж бодож байна? За яагаад ч юм ерөн бол монодрамыг одоогоос 8 жилийн өмнө Ишгүр азрын зохиолоор Хувьсэл продакшн Наранбаатар найруулагчийн найруулгаар Чи минийх гэдэг жүжигээр анхаарч оролдож хийжсэн тийм ээ. Мэдээж ийм болгон аливаа юмны анхдагч байна гэдэг нь үнэхээр сайхан бахархалтай шүү дээ. Тийм болохоор мэдээж олон улсын өөрийн орны олон сайхан залуу жүжигчдийн монодрамыг үзлээ. Яг үнэндээ миний энэ бол хувийн мэдрэмж, миний үнэлгээ.
Би жүжигчин соёлын тэргүүний ажилтан ганц цэцгийг бол үнэхээр жинхэнэ тэнд одоо юу гэдгийг жүжигчний ажиллагаа гэж юу байдаг вэ гэдгийг би ганц цэцгээс харсан. Тийм болохоор магадгүй би ганц цэцгийг монодрамын хувьд бол шагнал авахаа гэсэн итгэлтэй байна. Тэгээ хэмэтгэв. За тэгээд таныг бас харж байхад их сайхан тийм үтсгэлтэй харагдж байна. Тэгээд за үзэгч нар харж байгаагаар үнэхээр үзэсгэлэн гоо бүсгүй гэмээр харагдж байна. Тэгээд энэ хөө гоёлыг маань тийм ямар хэн гэдэг урлаач бас урласан байгаад бас их сонирхолтой байна. Мэдээч эмэгтэй хүн гоё сайхан байна гэдэг бол маш их хөдөлмөр ордог тийм ээ. Олон хүний сэтгэл зүрх олдог. Миний урд урдын гигамосагийн одоо даашинзнуудыг жил болгон уралдаг. Exclusive гэдэг fashion exclusive тийм салон байгаа. Энэ дээр жүжигчин ганц цэцэг ганц чимэг бид гурвын одоо хувцсыг коллекц болгож Гигамоза активийн ерөнхийлөгч Саран Туянаар хүрэн ирсээр байна. Монголда Гигамоза наадмын шүүгч зураач Монгол улсын төрөлхтөн аян гүрсэг ирсэн байна. Баяр хүргэе. Мөн дараагийн Суванд Улсын драмын элбэг театрын найруулагч соёлын тэргүүний ажилтан Төвшин баяр хүргэе. Хэмээгчтэй энэ жилээс ахгүйн Гигамоза академи болон өргөн цар хүрээтэйгээр 10 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа байлаа. Орсын албаны урлагийн гавьяа зүтгэлтэн Алтан маск наадмын эксперт шүүгч театр судлаач Татьяна Тихоновцова Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн урлаг судлалын ухааны доктор профессор найруулагч Сугарнаар хүрэлцэн ирсээр айсвэ. Мөн урлаг судлалын ухааны доктор театр судлаач соёлын тэргүүний ажилтан Улсын театрын баярын мэнд хүргэе. Гигамоза 10 наадмын баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй бас олон улсын театрын баярын мэндийг улсын драмын элбэг театрын нийт урамтай хүмүүс хүргэж байна. Гамтар төрийн гол дүрээр та өнөөдөр нэр дэвшиж байна. Өнөөдөр энэ төртөө хэр ихтгэлтэй байна? Шагналын эзэн болон ихтгэлтэй байна уу? Шекспирийн Гамлет юм хайхалтай жүжиг байдаг. Тэгээд энэ хүү Гамлет юм хайхалтай жүжигийн Гамлетийн дүр тоглож одоо энэ муусаад дэвшиж байгаа. Энэ утгаараа Гамлетийн дүр тоглоно гэдэг нь өөрөө маш илүү те одоо ямар шагналаас илүүтэйгээр нэг хүндийн юм бахалтай сайхан хэрэг байдаг. Бас жүжигчин болгонд олддог юм хувь биш байдаг тийм ээ. За миний хувьд бол Гамлетийн жүжигээр Гамлетийн дүрээр дэвшиж байгаа. Гэхдээ мэдээж уралдаан тэмцээнд орж байгаа юм бол одоо хоцрон гэж орох нь ойлгомжтой тийм. Бас төрүүлээ гэсэн юм бодтой өөртөө бас итгэлтэйгээр тэгж оролцож байна тийм байна да. Тэгээд нийт үзэж байгаа нэг жүжигчдээс бас театр урлаг зүрхтлийн зориулдаг үзэгчтэй тийм үе үеийн Ахмад уран бүтээлчтэй олон улсын театрын халуун мэндийг дахин өргөж байгаа хүлээн авна. Баярлалаа тань. Та бидэнд өнөөдөр гоёлоос танилцуулахгүй юу? За баярлалаа. Юуны урд одоо өнөөдөр олон улсын театрын өдөр Монголын театрыг үүсгэн байгуулж үеид ажиллаж байсан ахмад уран бүтээлчид бидний одоо хийж бүтээсийг цаг үргэлж үзэж бидэнд урам хайрлж үзэгч олон хүмүүндээ бидний аялалцлыг дэмжиж байдаг төр засаг урлаг төлөвтэй бүхий хүмүүст энэ Гигамоза наадмын 10 жилээ болж байгаа. 10 жилийн үйл ажиллагаанд 10 жил бидний дэмжсэн хамтран ажилласан бүхий л байгууллага хүмүүст олон улсын театрын өдрийн баярын мэндийг Гигамоза наадмын 10 жилийн хавтан хамтхан дэвшүүлж байна. Баярлалаа тань. Тэгээд энэ бид 10 гаруй жилийн өмнө бол эх орондоо ийм сайхан наадам хийх юмсэн. Уран бүтээлчтэй урам хайрлсан мэрэгжил ур чадвар бас сайхан үргэлжлэл дүүсийн сайхан наадам болгох байгууллагыг мөрөөдөж хүсэж байсан. Тэгээд манай уран бүтээлчдийн одоо наадмаар буй болсон наадам шүү дээ. Тэгээд нэг үтсээ одоо ингээд бид 10 жилийн наадам зохион байгуулсан байна. За манай театрын хувьд бол энэ наадам бид бол зохион байгуулагч нөгөө талаар оролцогч. За оролцогчийн хувьд бол энэ сүүлийн 10 гаруй жил тавигдсан олон арван бүтээл энэ наадамд өрсөлдсөн. Ингээд 7 удаа Гран При шагналыг одоо хүртсэн байгаа. Танд баярлалаа. Тийм. Ингээд 40 гаруй уран бүтээлчид одоо алтан мууза цум эзэн болсон байдаг. Ингээд та бүхэндээ одоо баярлж байна. Баярлалаа. Цаанаа гачимтай дөрөвний дүрийг яа тэгээд сэтгэл хөдлөлт бодож байна. Маш их баярлалаа. Тэгээд мэдээж тоглох явах бидний хамгийн сайхан баярын өдөр яг одоо тохиолдож байна. Тэгээ байна. Тэгээд энэ чамаа харж байгаа Молонтон лосооныг нь амилцсан үг юмэр харж байгаа тэр өмнөсөн хувцас тэр даашин зэтрүүд ингээд за үзэгчтэй ингээд тойрог харуулчих ингээд. За тэр түрүүн урнааштай адилхан харж байна тий. Урнааш та гурч нь адилхан коллекцээр хийсэн гэж баг шүү. Тий. Манай гавьяат уран чимэгч маань мөн соёлын төрний ажилтан ганц цэгч бид гурийн гоёлыг эксклюзив салааны уран гайтай авиас дизайнерууд маань хийж өгсөн байгаа. Тэгээ манай ерөнхий дизайнер Баясгалан ах маань хийж өгсөн. Тэгээд энэ үчийг бид гурав эксклюзивээр гоёж ирлээ. Яа тэр яах вэ? Тэгээ өнөхөр их сайхан харж үзэгчд маань яг одоо харж байгаа хаа ганцхан маань
зөөр Лусын дагийн амьсгал шиг харагдж байна. Тэгээд чамд амжилт хүсье. Тэгээд урлагийн тэнгэр янжлан бурхан өргөс таныг ивэж явах болтугай. Тэгээд энэ гэгээ мосаа гэдэг наадмын эзэн болоорой гэж хүсэн ерөж байна. Маш их баярлалаа. Тэгээ театрын урлагийг дэмждэг, үздэг, ойлгодог бүх үзэгчдтэй бас энэ театрын олон улсын театрын баярын мэндийг хүсэлээ. За баярлалаа. За амжилт хүсье. За дараагийн уран бүтээлчд маань ашаа замдаа гарсан хөрөлцөн гэж байгаа. Тэгэхээр энэ удаагийн наадмд өрсөлдөж байгаа бүх өрсөлдөж байгаа уран бүтээлчдийн өдрөө бүгдээрээ буугаад ирэхлээр нь маш сайхан халуун галгаж ажиллаар бас баяр хүрхэн зүйтэй болов гэж бодож байна. Аливаа нэгэн уран бүтээл олон жилийн настай босоод мэдээж ивентч байгууллагын туслалцаа дэмжлэгээр одоо бий болгоо. Тэгээд Макс группийн ерөнхийлөгчтэй та бүхэнд уулзаж байна. За нийт телевиз үзэгчдээ энэ орооны баярын мэндийг хүргэе. Макс группийн хувьд одоо нийгмийн хариуцлага хонсорлагч байгууллагын хувьд одоо жил болгон бид хүн урлаг руу, спорт руу, нийгэм рүү одоо нийгмийн эмзэг үйлрэл рүү чиглэсэн нэлээд олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд одоо драмын урлагийн шилдэг тодруулагч одоо гэгээ муза наадмын ерөнхий ивент тэтгэгчээр оролцож байгаадаа манай хамт олон одоо баяртай байгаа. Баярлалаа. Та бүхнээс олон улсын театрын баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэндээ олон улсын театрын баярын мэндийг бас өргөн төвшүүлье. Цаашлих нь уран бүтээлд амжилт хүсье. Гэгээ муза 2013 наадам маань олон улсын хэмжээнд энэ жил бас зохион байгуулагдаж байгаагаар онцлог хөдөө орон нутаг болон олон улсаас энэхүү өнөөдөр Дорногов аймгийн Саранхой театраас хүрэлцэн ирж байгаа. Тэгээд энэ бол тавга Баачг хоёр маань анх удаага гэгээ муза наадамд нэр дэвшиж байгаа. Тэгээд та хоёрын сэтгэл хэрэг байна. За маш их өндөр байна. Тэгээ энэ жил бас гэгээ музад анх удаа дэвшиж байна. Энэ жил гэгээ муза наадам маань олон улсыг болж байна. Тэгээд Саранхой театр маань энэ наадамд 3 уран бүтээлтэй хүрэлцэн ирсэндээ толиос баяртай байна. Тэгээд нэг дэвшиж байгаа хүмүүстээ амжилт хүсье. За тэгэлээ. За Баачгийн хувьд хэр байна? За сэтгэл маш их өндөр байна. Тэгээд нийт бүх одоо урлагийнхаа бүх найзууд болон ах эгч нартай энэ сайхан өдрийн баярын мэндийг бүгдэнд дэвшүүлж байна. За тэгэлээ Баачг бол хоосон зүйдгүй. За мөнгөнд хүүхдийн жижигэн том тул агсан 2 дүр нэр дэвшиж байгаа. Тэгэхээр юу цомын эзэн бодног тийм ихтэй байна. Тэгээд нэгд уралж байгаа чинь хүн төрүүлнэ гэж уралдаг шүү дээ. Тэгэхээр бас яг дилатор тавьж байна. За тэгэлээ. За мэдээж та хоёрын урлагийн тэнгэр янжлан болон өргөж эвэж явах болдгоо. Тэгээд энэ жилийн тийм ээ гэгээ муза наадам энэхүү цомыг бас эзэн болоорой гэж бас би манай үзэгчдийн өмнөөс би хүсэн ерөж байна. За баярлалаа. Тэгээд нийт телевиз үзэж байгаа нийт монголчууд дэлхийн театрын баярын гал халуун мэндийг өөдөөд нь өргөн төвшүүлье. За та хоёр амжилт хүсье. За сайхан баярлалаа. За инээд минь жүжигийн төрөлд хүүхдийн жүжигийн төрөлд нэг хүний жүжигийн төрөлд төрөл бүрийн тусгай шүүгчдийн баг ажлах бөгөөд драмын жүжигийн төрлийн шилдгийг энэхүү үдэш шалгаруулах юм аа. За энэ удаагийн наадмын ивэнтгчээр Гацуурт компани, NAV Group, Бишрет Холдинг компани, Эрдэнэт Химс компани, Amore Cosmetics, UFC Group, MD Design хэвлэлийн компани, Repoint Studio, Worldwide компаниар хамтран ажиллаж байгаа баяр хүргэе. Энэхүү компаниудаа бас бид бүхэн талархсан баярснаа илэрхийлэх зүйтэй ах гэж бодж байна. Та бүхний дэмжлэгтэйгээр гэгээ муза 2013 наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм аа. Энэхүү наадамд өрсөлдөж буй театр продакшнууд, Улсын драмын эрдмийн театр, Улсын хүүхдийн театр, Дорногов аймгийн Саран хөхөө театр, Ховд аймгийн хөгжимт драмын театр, Аргангай аймгийн хөгжимт драмын театр, TV Cocktail Production зэрэг уран бүтээлчид энэхүү наадамд өрсөлдөж байгаа лээ. За ингээд дараагийн уран бүтээлчнээс наашаа замдаа гарсан байна гэж мэдэгдэж байна. За мэдээллийн ерөнхий ивэнтгчээр бол SBN телевиз та бүхэндээ мэдээллийг төлөөлж байгаа, шууд дамжуулж байгаа. SBN телевизийн хамт олон баяр хүргэе. За энэ жил Дорногов аймгийн Саран хөхөө театрын бүтээл Скафенний дамжиглал нарыг хэн хулгайсан бэ? Хоосон зүүд зэрэг уран бүтээлүүдээр гэгээ муза 2013 наадамд өрсөлдөж байгаа юм байна. Харин Улсын драмын эрдмийн театр Гамлет эсрэг дурлаад бүхний өмнө Монголын ажил гэж нэрлэх тийм ээ дуучныг бяцхан дуучныг яриа авахар бэлэн болж байна. За нэрдэ шонд баярын мэнд хүргье.
Okay. Окей гэж шээ. За ингээд та бүхэн ариун саныг сайн мэдж байгаа. Тэгэхээр Аделийн дуугаар сайн мэдж байгаа. Тэгэхээр яагаад Аделийн дуу бас дуусгасныг тийм ээ үзэгчтэйгээ суулцгаа. Because it's catchy. It's catchy. За. And I like it, I guess. She likes to hear it a lot. No. That's not. I like to hear Phantom of the Opera. За тэгээд энэ жил одоо тайзан дээр өөрийнх нь Аделийн дууг бас дуулнаа. Тэгэхээр сэтгэл хэрэг байна. Хэд догдолж байна? Тайзан дээр өөрийнх нь дууг дуулна. Your own song. Нийт уран бүтээлч нарын өмнөөс илэрхийлье. За мөн энэ жил TV Cocktail Production хоёр ертөнцийн буудал жүжигээр бас энэхүү наадамд өрсөлдөж байгаа. За мөн Архангай аймгийн хөгжим драмын театр тамийн дурлал Чиполлино тохиолдсон явдал зэрэг жүжигүүдээр энэхүү наадамд өрсөлдөж байна. За мөн Дорнод нутаг клубын бүтээл Найрын ширээний ууц жүжиг бас энэхүү наадамд өрсөлдөж байна. За мөн одоо Ховд аймгийн хөгжим драмын театрын бүтээл Аргагүй эрэхэд отч жүжигийн бас уран бүтээлчид энэ удаагийн наадамд өрсөлдөж байгаа. Тэгэхээр телевиз үзэн суугаа эрхэм та бүхнийг бас дэлгэцэн дагаар дандууж ESPN телевизтэй суугаа тохируулаад энэ удаагийн гэгэн мозон наадмыг шууд дамжуулан одоо үзүүлэхийг та бүхэндээ бас санал болгож байна. За энэхүү гэгэн мозон 2013 10 жилдээ зохион байгуулж байгаа драмын урлагийн шийдгийг шалгаруулж байгаа энэхүү наадмын дараагийн нэр дэвшигчид хүрэлцэн ирж байна үзэгчтэй. За энэ удаагийн бас гэгэн мозон наадамд бол TV Cocktail Production бол бас анхудаа оролцож байгаа. За TV Cocktail Production бүтээл хоёр ертөнцийн буудал жүжиг бас нэг хэсэг маш их сенсацийг тарьж та бүхэндээ хүргэж ирсэн. Энэ удаагийн бас энэ сайхан наадамд өрсөлдөж байгаа бас TV Cocktail Production-ийнхандаа баяр хүргэе. За мөн улсын драмын гэрдмийн театр энэ жил та бүхэндээ нэгэн гайхамшигтай бүтээл хүргэсний нэг бол Гамлет сонгодог бүтээл юм а. За дараагийн уран бүтээлч хүрэлцэн ирсэн байна. Алдар шиг бүгдээр баяр хүргэе. Ингээд та бүхнийхээ өмнө энэхүү цоонд урлагийн бурхажуулсан урлагийн ариун сүмд Дорногов аймгийн Сарангөхөө театрын уран бүтээлчид баяр хүргэе. Шилдэг эрэхтэй туслах дүр шилдэг жүжигчин номинацид өрсөлдөж буй Эсмакайны дамжигдал жүжигийн Эсмакайны дүрээр баяр сайхан шилдэг найруулагч номинацид нэр дэвшсэн соёлын тэргүүний ажилтан жүжигчин бүрэлдэж шилдэг тайзны зураач номинацид нэр дэвшсэн зураач Эрдэнэбаатар маань хүрэлцэн ирлээ. Гадхалуун алгадчдаар өгдөж авцгаая. За тэгэхээр гэгэн мозон наадам 10 жил зохион байгуулахдаа нэгэн энэ жилийн тэмдэглүүлэлттэй нэг зүйл бол бас нэг уран бүтээлч 4 номинацид нэр дэвшиж байгаа. Тэрний нэг хүн бол та бүхний өмнө сая харсан энэхүү баяр сайхан гэмэх залуу маань юм аа. Энэхүү залуу маань хүүхдийн жүжигийн төрөл шилдэг найруулагч зохиолч за мөн Скафаны дамжигдал жүжигт шилдэг гол дүр за нийтдээ 4 номинацид нэг уран бүтээлч бас нэр дэвшиж байгаа юм аа. За тэгээд Дорногов аймгийн Сарангөхөө театрын жүжигчин баяр сайхан байна. Тэгэхээр баяр сайхан энэ жилийн наадамд тийм ээ өөрөө зохиолон бичиж өөрөө найруулад өөрөө гол дүрдэн тоглосон ийм цагаан номинацид нэр дэвшиж байгаа. Тэгэхээр энэ талаараас үзэгчтэй болцгоо. За тийм ээ энэ жилийн гэгэн мозон 10 наадам маань их өр өгөөжтэй наадам болж байна. Миний хувьд бол гэгэн мозон наадамд 4 төрөлд нэр дэвшиж байгаа. Хүүхдийн болон сонгодог жүжигийн гол дүрээр номинацид нэр дэвшиж байна. За тэгээд яг одоо анхны удаа нэр дэвшиж байгаа учраас тийм ээ гэгэн мозон наадмын эзэн болох болов уу гэж байна. Хэр итгэлтэй байна. Мэдээж бас зохимжооны итгэл бас байлгүй байх гоо тийм ээ. Тэгээ бас шагнал авсан ч вэ аваагүй ч вэ энэ сайхан наадам ингэж улаан хэвсэнтэйгээр
Ахны гэдэг маань нэр төрийн хэрэг юм аа гэж бодож байна. За тэгдэг. За ингээд чамд амжилт хүсье. Тэгээд урлагийн тэнгэр янжлан болон өргөж ивэж байх болтугай. За амжилт. дэвшсэн жүжигчин Жалам шидэг эрэгтэй туслах дүр номинацид хатнагийн дүрээр нэр дэвшсэн соёлын дөрвөн ажил жүжигчин Алтан Шагаа шидэг хөгжмийн зохиолч номинацид нэр дэвшсэн хөгжмийн зохиолч Төгс Баяр нар маань хүрэлцэн ирсээр байна. За Аранга аймаг гэдэг бол одоо бас дараагийн уран бүтээлчтэй та бүхнийг уулзаж байна. Та бүхэнд олон улсын театрын баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ бас олон улсын театрын баярын мэндийг хүргье. Саранхуу театр Гиган Мозанад маш олон уран бүтээлээр өрсөлдөж байгаа. Аль намнаас нэр дэвшиг, аль намнаас илүү горилго тавьж байна. Гэхдээ ер нь аль алинд нь горилго тавиад байгаа шүү дээ. Ер нь манай морьдууд бол би бол их хурдан байсан, уян сойлгон маш сайхан таарсан байсан гэж бодож байгаа. Тэгээд өөрчлөлт одоо ингээд наадам болох энэ зэрэг дүн мэднэ. Гэхдээ бид нар сайхан муузагаан театртаа дорногоогийнхаа хамт олон нутгийнхаа зон олныг баярлуулж Гиган мууза залгадах байхаа гэж итгэлтэй байна. Баярлалаа. Саранхуу театрын тайзны зураг шимдэж энэ наадамд өрсөлдөж байгаа маш олон уран бүтээлүүдийн тайзны зургийг гаргасан. Таны хувьд аль дээрээ муузагийн шагнал авах бол гэж дотроо гойрдож байна. Би бол яг одоо энэ дээр гэсэн юм бол байхгүй л дээ. 3 жүжигийн тайзны зураач номноос тэрний 3 юм дээр нэвтрэж байгаа болохоор алийг гэж хэлж мэдэхгүй бүгдээрээ л яг адилхан яг сэтгэж юмсан өөргөн чадахгүй хэмээл хийсэн болохоор аль дээр нэг айхтар гоц найз юм бол байхгүй. За тандас олон улсын театрын баярын мэндийг дахин хүргэе. Баярлалаа. Тэгээд одоо өнөөдөр энэ цугларж байгаа бүх театрын уран бүтээлчтэй одоо миний зүгээс баярын мэндийг хүргье. Баярлалаа. За Гиган модод энэ жил олон улсын чанартай болж бас энэ удаагийн наадам зохион байгуулагдж байгаагаар маш том онцлогтой байгаа. За энэ удаагийн наадмын ерөнхий ивент тэгш Макс Гүбэхэнд баяр хүргье. За тэгэхээр Гиган муза 2013 наадмын 10 цэцтэй зохион байгуулагдж байгаа. Олон улсын хэмжээ зохион байгуулагдж байгаа гэж Алтан Шагаа маань сая тэмдэглэсэн. Тэгвэл энэхүү олон улсаас маань Орсын холбооны улс Малта улсаас шүүгч за мөн За ингээд та бүхэн үзэгч та бүхэн Соёл спорт аймны оюун гэрэл сайтай дотны яриг авах гэсэн мэ тэгээд за танд юу дээр баярын мэнд хүргье. За баярын мэнд хүргье. Өнөөдөр драмын урлаг таартай хүн бүхний баяр өдөр болж байна. За тэгээд яг энэ жилийн наадам маань олон улсын наадам гэдгээр маш их онцлог болж байгаа. Тэгэхээр шүүгчдээс олон улсын уран бүтээлч ирж байна. За уран бүтээл гадны уран бүтээлч өөрсдөө уран бүтээлийг таниулж байгаа. Тэгэхээр таны хувьд энэ жилийн наадам маань таны сэтгэлийг сонсож юугаараа давуу юугаараа онцлог байсан гэдэг. За манайд бол энэ жил нэг хүний жүжигээр олон улсын тэмцээн хийж байгаагаараа их энэ жил онцлог байна. За Гиган муза тэмцээн маань анх одоо төрийн бус байгууллагуудын урлаг таартай хүмүүсийн санаачлагаар үүсэж бий болсон баяр. Одоо ингээд эргээд харахад бол үнэхээр салбарын албан ёсны томоохон баярын нэг болжээ гэдг нь одоо өнөөдөр ингээд харагдаж байна. Тэгээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм наадам болж хувирж байна. Ингээд энэ маань цаашаа одоо яам бол инжлэсэгтээ бас Гиган муза тэмцээнийг бол албан ёсоор бас дэмжиж эхэлж байгаа. Тэгээд цаашид бол одоо урлагийн холбоод жүжигчид, урлагийн байгууллагууд төр засаг бүгд хамтдаа хийж яадаг ийм одоо тогтмол наадам болно гэж итгэж байна. За тэгэл яага. Тэгэхээр танд бас маш их баярлалаа. Тэгээд өрүүл цагаан залуучдыг дэмжсэн үйл ажиллагааны улам их зохион байгуулж байгаарай гэж гисэн ярьж байна. За би бас энэ жилийн наадамд орж байгаа жүжигүүдээс үзсэн. Тэгээ миний үзсэн жүжигүүд одоо яах нь вэ? Миний үзсэн одоо миний хамгийн одоо дотроо төрүүлээсэ гэж хайрлаж явж байгаа жүжигчд маань төрүүлэх нь гэж бас их санаа их бас сэтгэл догтлж байгаа. Гэтэ би бас шүүгчийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй үднээс бол яг ямар жүжиг, ямар одоо госол дөрүүд надад таалагдсныг бол энд хэлж болохгүй байна. Гэхдээ үнэхээр одоо миний бодож явсан жүжигчд шалгараасаа л гэж бодож байна. За тэгэхээр тэр ерөөл Батор шиг танд амжилт хүсье. За баярлалаа. Чин суванд уран бүтээлчид мөн урлагийн ариун сүмдэн задарсаар байна. Баяр хүргэе бүгдээрээ. Ингээд та бүхнийхээ өмнө Ховд аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Хүргэе. За Ансгарын одон үндэсний ёсны өдгийн аймаг болсон Ховд аймгийн уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Баяр хүргэе. Энэ хуралдаанд 13 ирэхэд одож жүжигийн оролцож байгаа юм байна. Мөн дараагийн уран бүтээлчид нь зөөрсөөр байна. Зарим одоо удаан хийснэ.
Та бүхэн соёлурлагийн их сургуулийн багш Хишиг заяа хүрэлцэн ирж байна. Энэ удаа та бүхний өмнө бурханд илгээсэн цагтад моно жүжигэр та бүхэндээ өрсөлдөж байгаа үлээ. Баяргий. За мөн олон улсаас хүрэлцэн ирсэн манай нэр дэвшигч уран бүтээлчид маань байна. Мөн та бүхнийхээ өмнө жүжигчин ганц эцэг мөнх хүүгийн гамдит баг гамдитийн дүрээр ханганар хүрэлцэн ирж байна. Баяргий дараагийн уран бүтээл төрсөн ирж байна. Мөн улсын драмын эрдэнэ театрын жүжигчин Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Баясгалан би Эдипиаф банд жүжигийн уран бүтээлч төрүүлсэн. За та бүхний өмнө цонхоор гарсан хүн жүжигийн уран бүтээлч төрүүлсэн ирж байна. Шилдэг зохиолч намнаас нэрсэн Өрөнхай бүхтэй намнаас нэрсэн жүжигчин Одон Чимэг шилдэг намнаас нэрсэн зураач Батуйдаг нар хүрэлцэн ирж байна. Баяргий. Драма театрын уран бүтээлчтэй та бүхэнд уулзалж байна. Та бүхэнд олон улсын театрын баярын мэндийг хүргэе. Энэ наадамд хэдэн бүтээлээрээ хэдэн нэр дэвшигч өрсөлдөж байна. Манай 8 нэр дэвшигч 9 төрөлд нэр дэвшиж өрсөлдөж байгаа. 2 бүтээлээр. Тийм. Аль нэмээс илүү их горлог тавьж байна? Томын дурлал юу ч нэлээ. Томын дурлалтай горлог тавьж байна да. За та бүхэнд амжилт хүсье. Намнаас эзэн болох болтугай. За баярлалаа. За гигэн хүмүүс наадмын өрсөлдөж байгаа уран бүтээлчд маань бас дараагийн цуваа наашаа гарсан байна. За ингээд энэ жил бол Ховд аймгийнхаа хөгжим драмын театр анхудаа бас гигэмос наадамд орж байгаа. Тэгэхээр Ховд аймгийн театрын найруулагч театрын дараагаас бас сэтгэл сонсомоор байна. За баярлалаа. Энэ их гоё наадам болт юм байна. Монголын энэ их драмын урлагийг дэлхийн нийтийн төвшөнд өнөөдөр актен болтон хөгжүүлж энэ сайхан наадмыг зохион байгуулж байгаа Сарал Туяа хардын бишинтэй ахлаачтай энэ хамт олонд бас баярлалаа гэдгийг хэлье. Ховд аймгаас 1500 км-ийн цаанаас бид нар нэлээд сэтгэл зүтгэл гаргаж ур чадвараа үзүүлж оролцох гэж ирлээ. За тэгээд оролцсондоо баяртай байна. Ямар ч байсан энэ наадамд оролцсон гэдэг бол бидний хувьд бол үхээр бүсийн энэ их одоо бүсээ төлөөж баг шахуу оролцож байгаа одоо туйлын баяртай байна. Үнэхээр баяртай байна. За тэгэл юу ах ингээд Ховд аймгийн театрт бүгдөөрэнд амжилтыг хүсэж байна. Урлагийн дэнгэр янжлан болох. Өргөж ивэж явах тухай гэж хэлсэн байна. Баярлалаа та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа. 2013 наадамд нэр дэвшиж байна. За мөн ТV Коктейл продакшны бүтээл 2 ертөнцийн бууд жүжиг уран бүтээлчид та бүхэнд танилцуулъя. Шилдэг найруулагч намнаас нэр дэвшсэн найруулагч Сэнгд Орж, шилдэг хөгжмийн зохиолч намнаас нэр дэвшсэн хөгжмийн зохиолч Онон, шилдэг эмэгтэй гол дүр намнаас бүсгүй дүрээр дэвшсэн жүжигчин Цэнда Юуш. Хишиг заяа найруулагч ганц жүжигчэнд та бүхэнд уулзалж байна. Та бүхэнд олон улсын театрын баярын мэндийг хүргэе. За та бүхэнд ч гэсэн баярын мэндийг хүргэе. Энэ өдөр цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа нийт Монголын ард түмэнд театрын урлагт хайртай бүх хүмүүстээ энэ өдрийн баярын гал халуун мэндийг дэвшүүлье. Урхан дэлгэсэн цагт жүжигээр өрсөлдөж байгаа таны хувьд бяцхан хоёр хүүхдтэйгээ бас өнөөдөр хүрэлцэн байна. Гоёлоосоо танилцуулаач. За баярлалаа. Бурхан дэлгэсэн загтал гэдэг жүжиг маань өөрөө 10 настай эрэгтэй хүүхдийн дүр байгаа. Тийм учраас би хоёр хүүтэйгээ хамт улаан хайсан дээр гарыг гэж бодсон. Бас нөгөө талаар манай эксклюзив компани загвар зохион бүтээгч дизайнер Баясгалан ах маань өөрөө санаачлаа. Хоёр хүүтэйгээ хамт гараач. Хувцсыг чинь ингээ коллекцээр ингээ хийя гэсэн. Тэгээ бид хоёрын хувцсыг энэ эксклюзив компани дизайнер Баясгалан ах маань урлаж өөрийнхөө сэтгэл зүрх бүх юмаа шингээсэн. Тэгээд Баясахта баярлалаа. Эксклюзивийн хамт олонд бүгдэнд нь та нар шүү. Та нарын дээр хинч явахгүй зөвхөн та нар гэж хэлмээр байна. Монгол брендийг дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа ганц компани. Таны хувьд өрсөлдөж байгаа энэ төрөлд маш хүчтэй өрсөлдөж байна. Та өнөөдөр муцаг эзэн болно гэдэгт итгэлтэй байна уу? Би итгэлтэй байгаа. Ягаад гэвэл бүх жүжигүүдэд харсан өчтөр бид нар шүүгч нарын тийм ярианд харсан. Тэг ямар ч хэсэг эрдэнэ шилжгээний баг хурлаар харсан. Яг моно шүүгчгийн гадаад шүүгч нь минийхийг онцож бүр уникал наяа
актерская работа гэж хэлсэн. Энэ бол маш гайхамшигтай гэсэн үг. Тийм болохоор ихтгэлтэй байна. Гэхдээ мэдгүй өнөөдрийн тэнгэр аль зүгт байгааг сайн мэдэхгүй шүү дээ. Магадгүй ганаас илүү би ганаад 100% ихтгэлтэй байгаа. Ягаад гэхээр манай жүжигийн хамгийн чухал юм бол маш олон насуудыг яг нэг хүн, нэг бие сэтгэлээр, нэг одоо зүрхээр дамжуулж гаргасан. Тэгээд ганаа бол энэ дээр маш олон талын жүжигчний одоо байгаа бүхэл нөөц болцоогоо шавхаж ажилласан. Маш олон хоног өөрийгөө жүжигчний хувьд бие хүртэл маш олон хоног бэлдэж одоо хэдэн сарын турш спортоор хичээлсний үр дүн бас энэ дээр гарсан байлээ. Гадаадын хүмүүс ямар гоё чанга биетэй юм бэ гэсэн. Тэгээд хоёр хүүтэй гэсэн чи гайхаад идэв. Тэгээ ер нь бол энэ жүжигэн дээр бол би бол найруулагчийн хувьд бол жүжигчэндээ бол 100% итгэлтэй байгаа. Дээрээс нь тэр гадаадын хүмүүсийн юуг сонсоод ер нь тэгж тэгсэндээ баг хурал дээр тавьсан итгэлийг сонсоод энэ цаг бүчид муу цаг эзэн болох болтугай. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Тэгээ яг одоо телевиз үзэж байгаа үзэгчидтэй аливаа улсын нийгмийн өвчин театраас нь мэдэгддэг гэдэг. Тийм учраас театрын баяр, олон улсын театрын баяр 3 сарын 27 бол бүх монголчуудын маань бүх ард түмний баяр. Тийм учраас өнөөдөр баярынхаа ширээг засаад бидэнтэй хамтдаа баярлаарай. Сайхан баярлаарай. Баярын төргий. Амжилт хүсье. Найруулагчны ууц жүжигийн уран бүтээлчид жүжигчин Батуйг буюу Амбигийн төрсөн өдөр баяр хүргэе. Баяр хүргэе. Амбита ирүүдийг аз жаргал сайн сайныг хүсье. Шилдэг хэрэгтэй дуслах дүр намнаас дэрэгүүлэгчийн дүрээр нэрлсэн жүжигчин энх баяр. Тэвхтэд урдагч жүжигчин энх баяр хүргэе. За мөн энэ удаагийн Гигамуза наадмын ерөнхий мэдгчээр ажиллаж байгаа Макс группийн хамт олон баярлалаа илэрхийлье. За мөн өнөөдрийн энэ сайхан арга хэмжээг шууд дамжуулж байгаа SB телевизийнхэндээ баяр хүргэе. За тийм ээ, хувьтай хүмүүс хур бараанаар гэдэг яг одоо цас буударч байна. Бид бүхэн хувьтай байгаа байна. Тийм ээ. Хоёр ертөнцөө буудалсан тийм ээ. Тий. Жүжигээр орж байгаа тэгээд сэтгэл хэр байна? За сэтгэл маш өндөр байна. Бид нар бас одоо энэ жүжигийг хийхэд бол мэдээж хэрэг баг хамт олноороо маш их тийм хөдөлмөрлөж нэлээд цаг хугацааг зарж бас энэ жүжигийг хийсэн. Тэгээ одоо энэ жүжиг маань энэ өнөөдөр театрын баяраар Гигамуза наадмын 10 дахь удаагийн ёслол дээр одоо ингэж нэр дэвшиж байгаад бас үнэхээр баяртай байна. За тэгээ мэдээж анхудаагаас нэр дэвшиж байгаа гэж тийм ээ. Тий, ер нь бол манай T хөхтэй хамтлаг бол анх удаага энэ уран сайхны одоо энэ жүжигийн одоо драмын төрөлд одоо жүжиг тавьж өрсөлдөж энэ наадамд оролцож байна. За ер нь манай жүжигийн найруулагч Сэнгэд орж бас ер нь асуусан дээр байна. За тэгээ. За ингээд найруулагч Сэнгэд орж байна. За ингээд та үзэгч та бүхэн сайн харж байгаа таньж байгаа. Тэгээд Сэнгэд найруулагчдаа сэтгэлийн бай сонсож бодож байна. За баярлалаа. Юуны өмнө нийт Монголынхаа уран бүтээлчдэд театрын баярын мэнд хүргэе. Мөн миний аавын цуг хамтран уран бүтээл тойрож байсан улсын хүүхд залуучдын театрын бас уран бүтээлч нарт бас үе үеийн уран бүтээлч нарт энэ өдрийн бас баярын мэндийг хүргье. За тэгээд бас Сэнгэдүүчийн хувьд мэдээж бас анх удаагаас театрын жүжиг найруулга бас нэр дэвшиж байгаа тийм ээ. Энэ анхны тохиолдол. Тэгэхээр бас анх удаагаас нэр дэвшиж учраас Гигамуза наадам эзэн болох болов гэсэн өөртөө хэр итгэлтэй байна. Ер нь бол Гигамуза наадмын одоо ялагч болохоос илүүгээр энд оролцсон гэдэг бол том уран бүтээлчхүний хувьд бол бас нэр хүндийн асуудалтай. Итгэлийн хувьд бол энийг бол шүүгчнэр бөгөөд ард түмэн шүүх үстэй гэж би бодож байна. За тэгээд явах юм. Та бүхэндээ урлагийн янжлан бохон үргэлж ивэж явах болтугай. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Сайн амжилт хүсье. Шилдэг эмэгтэй жүжигчин номинацид Оскарын дүрээр нэр дэвшсэн жүжигчин Монгол улсын солиод дүрмийн ажилтан ганц эцэг. За мөн цонхоор харсан жүжигийн уран бүтээлчид баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Чамдас театрын баярын мэнд хүргэе. Тэгэхээр таны хувьд би эдийг пиап банд жүжигээр маш олон өрсөлдөгчтэй өрсөлдөж байна. Өнөөдөр энэ наадамдаас хэр итгэлтэй одоо өөрөө гран-при авах бол гэж бодож байна. За ямар ч байсан өөртөө итгэлтэй нь юу вэ гэхээр одоо 2-3 удаа тоглолоо тийм ээ бүр VIP тоглолт хүртэл хийлээ. Үзэгчид намайг маш гоё хүлээж авсан. Үзсэн хүн бүхэн одоо сэтгэл догдолж намайг бүгд хайрын хацаар харж намайг одоо бишрэн шүтж байсан. Тэр л надад хамгийн гоё одоо бэлэг байсан. Тэгээд одоо бол шүүгчид яаж шүүснийг бол би мэдэхгүй. Гэхдээ мэдээж үзэгчид надад урам өгсөн учраас надад бас авчиж магадгүй гэсэн бодол дотор байна. Та өнөөдөр маш сайхан болсон байна. Тэгээд таны
яаны энэхүү гоёлыг хин гэдэг урлаач уралсан бэ? За миний одоо эмэг зүйлт бол 9 West-ийг. За тэгээд дээрэс нь өнөөдөр би бол хамгийн дулаахан байгаа одоо уран бүтээлч байна тийм ээ. Харж байгаа үстэй өнөөдөр хэдэн градусын хүйтэн байна. Гэтэл миний одоо би эдит Piaf band жүжигийн маань одоо ивент итгэсэн Hanux Mongolia гэж компани байгаа. Австрали нэхийг одоо Гонконг боловсруулаад тэндээс одоо гутал суудлын бүрээс ийм гоё нүмергээ хүртэл хийдэг юм байна. Би энд ямар гоё дулаахан байна. Зөөлхөн үнэхээр сайхан байна. Тэгээд тэр компани маань намайг ивент итгэсэн учраас би өнөөдөр бусныгаа бодвол хамаагүй дулаахан зөөлхөн ийм сайхан байна. За баярлалаа та хатан музейг эзэн болох болтугай. За баярлалаа. Соёлын төргийн ажилтнанд Даргуул аймгийн залуучууд театрын ерөнхий найруулагч цогт урлаг судлалын ухааны доктор профессор Мая Жаргал Монголын зохиолч төвийн шагналж Инх Болдбаатар маань хүрэлцэн ирсэн байна. Энэ жилийн наадам маань олон улсын наадам дээр маш их онцлог байгаа. Тэгэхээр би сувтаа өгшөөс сэтгэлийн сонсогч байна. Энэ жилийн наадмыг сэтгэл хэр байна? Их өндөр сэтгэлтэй байгаа. Наадам маань олон улсын наадам болж Орос, Молдав, хуучин Югославийн Хорват, Канад гэдэг их олон орноос төлөөлөгчд ирсэн, уран бүтээлээ үзүүлсэн. Одоо надтай хамт Молдаваас ирсэн шүүгч маань байж байна. За ингээд бас танд баярын мэнд хүргэе. Здравствуйте. Здравствуйте. Спасибо из Международным театра. Вас и всех коллег. Улсын театрын өдрийн баярын мэнд хүргэе. Баярлалаа гэж. За баярлалаа. Тэгээд танд энэ удаагийн анхны удаа тийм Монголыг орцоогоо төлөөлөгч юм орж байгаа таны сэтгэлийг сонсомоор байна. Мы бы хотели послушать ваши впечатления, поскольку вы принимаете первый раз участие в нашей святой музе. У меня очень теплое, очень приятное ощущение от вашего фестиваля, хотя я, конечно, могу говорить только о монодраме, потому что я была членом жюри только монодрамы. Өнөөдрийн одоо энэ болж байгаа гэгэн музей наадмын талаар бол маш их өндөр сэтгэлтэй байгаа. Ерөн тэгээ сэтгэлийн хувьд ярих юм бол би яг монограм өөрөөр хэлбэл нэг хүний жүжигийн шүүгч байсан учраас зөвхөн тэр чиглэлээр л би өөрийнхөө сэтгэлийг хэлэх болно шүү. Я приветствую инициативу, что вот создали международный фестиваль с этим блоком монодрамы. И я считаю, что это очень перспективный театральный жанр, и что он принесет очень много нового в театральном движении Монголии. Гэгэн музей наадамд ганц хүний жүжигийг оролцохын төрлийг оруулсан явдал энэ санаачлал бол маш их зүйтэй гэж бодож байна. Цаашдаа бол энэ цаашид өргөж одоо хөгжихийн боломжууд байна гэсэн миний сэтгэл төрсөн. За тэгээд ингээд хоёр орны тийм хамтын ажиллагаас бас дахиад өргөжөөс удаан жаахан уран бүтээлчдээс төрөн гарах тухай гэж хүсэн яриж байна. Я просто желаю, чтобы в дальнейшем, что мы могли все больше вместе совместно сотрудничать. Прекрасно. Прекрасно. Спасибо большое. Это и мое желание тоже. Спасибо. Спасибо. Хүрэлцэн ирж байна. Шилдэг тайзны зураач номинац нэр дэвшсэн зураач Бямцэрэн шилдэг эрэгтэй туслах дүр номинацад Шунал тэрэнгийн дүрээр нэр дэвшсэн жүжигчин Ган Дөшөө шилдэг эрэгтэй туслах дүр номинацад Алиа тэрэнгийн дүрээр нэр дэвшсэн Цэрэн Дорч нараа хүрэлцэн ирсэн байна. Дараагийн уран бүтээлч хүрэлцэн ирж байна. Бүгдээ халуун алстаа баяр хүргэе. Улсын транспортын бүтээлч эсрэг дурлал жүжигийн уран бүтээлчид баяр хүргэе ядагч. Шилдэг найруулагч номинацны дэвшигч Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтийн найруулагч Найдан Дорж гэгэн музей 2010 наадмын шилдэг эрэгтэй туслах дүр номинацийн эзэн жүжигчин Тамир хүрэлцэн ирсэн байна. Мөн та бүхний дэвшиж байгаа тийм ээ. Тэгэхээр таны сэтгэлдээс ихэр байна. Маш өндөр байна. Мэдээж маш их баярлж байна. Нэг ах надад нийгэм рүүгээ хандсан бүтээл хийлдэ гэдэг байсан. Тэгээд одоогоос эндээс 3 жилийн өмнө л доо. Нийгэм рүүгээ хандсан бүтээл гэхээр би бол тэр үедээ миний тоглолтыг зэрэг дүүрэн үзчихлээ одоо болж ийн гэж боддог байсан чинь. Үнэхээр нийгэм рүүгээ хандсан бүтээл хийвэл ийм сайхан хүндэтгэлийг болж энэ мундаг хүмүүстэй өрсөлдөв юм байна гэдгийг мэдэрлээ. Энэ бол Жэнко толгой ах манад тэгж хэлсэн. Миний аавын оронд аа бас ах маань үгүй. Ахтаа бас өнөөдөр баярын мэнд хүргэмээр. За баярлалаа танд тэгээд амжилт хүсье. Урлагийн тэнгэр янжлан борхон таныг өргөж ивэж явах туй. Баярлалаа. За амжилт хүсье.
Тэгэхээр энэ жилээс урд нь драмын мэргэжлийн жүжигчдийн төв гэж нэрийгддэг байсан энэхүү байгууллага маань энэ жил уран бүтээлч яг одоо энэ тусаж та бүхэнд олон улсын театрын баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн телевиз үзэж байгаа бүх монголчуудаа театрын баярын мэнд хүргье. Улсын яны охид уран бүтээлээр та бүхэн өрсөлдөж байна. Энэхүү наадам номинац эзэн боломжтой хэр ихтэй? Уран бүтээлчин болгон тодорхой хэмжээний ихтгэл байгаадах би ер нь нэлээд ихтэй байгаа. За та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Баярын мэнд. Гэгэм муза наадмыг хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам, улсын драмын Эрдэмийн театр, улсын хүүхэлдэйн театр, хүүхдийн төлөө газар, Sound of Mongolia, олон улсын театрын институтын Монгол дахь төв, урлагийн ажилтны холбоо, Монголын дизайнеруудын холбоо нартай За тэгэхээр Сэрүүд таны хувьд бас энэ жилийн наадамд бас ямар бүтээлээр оролцож байгаа вэ? Энэ жилийн наадамд бол миний хувьд одоо шүүгчийн бүрэлдэхүүн хүүхдийн жүжиг дээр бол хөгжмийн бүтээлээр хөгжмийн одоо номинацийг одоо шалгаруулахаар шилдэг хөгжмийн зохиолчийн номинацийг шалгаруулах юм анхаарал хариуцж явж байна да. Тэгэхээр бас найдан дөрт найруулагч бас нэг зүйл асуумаар тийм энэ жилийн наадамд та одоо эсрэг дурлал Галдарадын эсрэг дурлал жүжигээрээс сойж байгаа тийм. Тэгэхээр та энэхүү бүтээлээр бас үзэгчд бас юу хэлэх гэсэн бэ гэдээ товчхон бас хүргүүл. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын үндэс тэрний утга учир тэр агуу их мэдрэмж хүн болсон хүн гэдэг энэ одоо бодигаалд бурхнаас саяасан тэр гişгийн одоо үнцнийг бид бүхэн бол үргэлж одоо бусад бүх зүйлээс өөдөн тавьж хүн гэдгийн одоо ид шидийг тэндээс олж мэдэрдэг гэдэг тэр л тухай энэ олон мянган жил хүн үүснээс өнөөдөр хүртэл авч явж байгаа тэр эрхэм зүйлийн тухай энэ жүжиг бол өөрөө дуугарсан энэ Японы сонгодог бүтээл байгаа. За тэгээд хоёр уран бүтээлчтэй цаашдын амжилтанд өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Та хоёр урлагийн дэнгэр янжилан борхон өргөж эвэж байх тугай гэж хүсэн өрөөё. Тэр ерөө бат сайхан ор шиг тэгээд генжи дурлал бас гол дөрөнд тоглож байсан миний хөө өнөөдөр бас энэ нэвтрүүлгийн хөтлөж ингэж байгаад их баяртай байна. Тэ бүх юм сайхан сэргэж байна. Саяхан манай Батсагт маань драмын жүжигийн хөгжмийн зохиолд орж ирээд тун удаагүй хэрнээ өнөөдөр шүүгчийн одоо зиндаанд орчлоо бас ингэж бид хамтарч ажиллаж байна. Энэ бол бид бүхний хамтын бүтээл драмын урлаг гэдэг бол хамтын бүтээл байдаг. Мэдээж. Тийм учраас бид хэд бол одоо ингэж өнөөдрийг хүртэл ингэж хамтарч ажиллаж ажлынхаа үр дүнг үзэж байгаа энэ баярынхаа өдөр уулзж байгаа их баяртай. За тийм байна. За тэгээд та хоёроо амжилт хүсье. За танаа хүсье. За баярлалаа. Театрын баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Баярын мэнд хүргэе. Хоёр наместны дэвшээ өрсөлдөж байгаа. Аль дүрээрээ илүү найдад тавьж байна та? Тэгээ энэ удаагийн гэгэм уц 10 дахь наадамд би гамт жүжигийн болооныгийн дүр эсрэг дурлал жүжигийн хааны дүрээр нэр дэвшиж байна. Тэгээ ер нь бол хүн бол аливаа нэгэн урлаа наадамд оролцоход бол тийм ээ даван төрүүлэн гэж явдаг шүү дээ тийм ээ. За танд дахин баярын мэнд хүргэе. Амжилт хүсье. За баярлалаа. За За ингээд оюун дарагчтай бас өнөөдөр олон улсын театрын баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Мөн телевиз үзэж сууж байгаа бүх үзэгчтэй энэ өдрийн баярын мэндийг хүргэе. За тэгэхээр оюун дарагч маань энэ жилийн наадамд маань ямар бүтээлээр ямар дүрээр бас сойж байгаа ямар дүрээр нэр дэвшиж байгааг үзэгчтэй бас танилцуулах буюу. Японы зохиол Гэрэлт Генжи гэдэг ийм сайхан жүжиг байгаа. Энэний 2 дугаар шивчин гэдэг эмэгтэйгийн дүрээр туслах эмэгтэй дүрээр нэр дэвшээд байж байна. Тэгэхээр таны хувьд бусад өрсөлдөгчнүүдэд хандаад бас юу гэж хэлмээр мэдээж таас өрсөлдөгч юм ч бас бусад өрсөлдөд та нар тийм ээ гэсэн бас тиймэрхүү сэтгэл. Тийм ээ. Өнөөдөр бол баярын өдөр тэгээд нэр дэвшигдэж байгаа буюу өрсөлдөж байгаа улсууд тэгтээ бас
нэр дэвшигдээгүй ч гэсэн нийт уран бүтээлчтэй энэ өдрийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр бол сайхан өдөр театрын одоо дэлхийн театрын баярын өдөр те. Энэ өдөр бид нар бүтэн жил хийсэн бүтээлийнхаа тайлан өгч байгаа үнэхээр их сэтгэл их өндөр байна. Тэ бүгдэнд нь амжилт хүсье. Үнэхээр гайхамшигтай гайхалтай байсан.Ний ялангуяа манай хөдөөнөөс ирсэн жүжигчдийг бол би онцлж хэлмээр байна. Тэд нар үнэхээр их хүч чармаалт гаргаж ажилласан бол харагдчихсан. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Манай хөдөөнөөс Ховдын театрынх нь ирсэн, Архангай аймгийнх нь ирсэн, Дорн говийнх нь ирсэн. За тэгээд танд амжилт хүсье. Тэгээд урлагийн тэнгэр Анжела махан өргөж ивэж явах бай. Баярлалаа. Та нарт ивэж явах бай. За баярлалаа. Баярлалаа. За дараагийн уран бүтээлч мөн хүрсэн ирж байна. Та бүхнийг Намсраж оюун нэрмжит Монгол Улсын филармоны удирдаач Төвшин сайхандаа уулзаж байна. Өнөөдөр энэ наадамд эсрэг дурлал жүжигийн уран бүтээлийн одоо хөгжим гэсэн энэ бүтээл тас өрсөлдөж байгаа тийм ээ энэ намнаг. Тийм энэ Гэнж Моногатар гэдэг алдарт тэт түүхэн романоос илүүсэн жүжигийн хөгжим. Тийм үндсэндээ Япон хэв шинжиг гарахгүй үдээр нэлээд толгой өгсөн тийм бүтээл биш. Тэгээд өнөөдрөөс энэ бас оролцож байгаа өрсөлдөхөөс илүү ийм оролцож байгаа илүү баяртай. Тэгэхээр дорны хөгжим гэдэг өөрөө маш уянгалаг гайхалтай байх болоо та юугаар илэрхийлсэн бэ? Ер нь жүжиг өөрөө маш сэтгэл зүйн том драма л да. Тэр хөгжим хувьч гэсэн тэнд бол ашиггүй нэг суул ноотч байлгаж болохгүй гэсэн үгнээс хандж байгаа. Телевизэн гэдэг. За та музаг эзэн болох болтугай та сайхан бүхний хүсээрөө ирээд батар шиг. За баярлалаа. Шилдгийг тухтан сууж таатан сайн. Тэр үзэгчтэй драмын урлагийн шилдгийн шалгаруулдаг Гэгэн Муза 10 наадмыг SBN телевиз орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Тэгэхээр дараагийн эрхэм зочдыг бас та бүхэнд танилцуулъя. Дорногов аймгийн Саранхой театрын уран бүтээлчд хүрэлцэн ирсэн. Та бүхэнд одоо театрын баярын мэндийг хүргье. Баярлалаа, баярлалаа. За тэгэхээр үзэгчтэй бас өөрсдөө танилцуулахгүй юу тийм ээ? Энэ хүү Гэгэн Муза наадамд ямар бүтээлтэйгээ хүрэлцэн ирсэн бэ? Ер нь одоо хэрэг одоо тийм ээ? Одоо уйсан эзэн баярлуулна гэдэг шиг одоо сэтгэл тоглон хүлээж байгаа хэл да. Тийм. Би ноён утга Данзаар үжигийн нэрмж Саранхой театрын ерөнхий найруулагч Нацаг Дөржийн Бүрв Дөрж гэдэг хүн байна. Тэгээ манай театр бол суутай хүний цуутай бүтээлээр нэрлэгдсэн театр л да. Тийм учраас бид нарт маш өндөр хариуцлага хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл муу уран бүтээл туурах эрх байдаг. Тийм учраас бид бас 3 жүжигчтэй ирээд 1-р шатнаас гараад 2-р шатанд ороод явж байгаа нь энэ зүтгэлийн маань одоо үр шин бахаа гэж бодож байна. Тэгээ өөрөө хэллээ л дээ тийм ээ. Морины уяа соёлго сайхан таарсан бох гэж би таарсан бох гэж бодож байгаа. Манай Саранхой театрын уран бүтээлчд маань Гэгэн Муза хүртнэ гэдэгт бол итгэлтэй байгаа. Чухам хэд 2 3 4 гэдгийг бол би мэдэхгүй. Ямар ч хэлсэн бидний уран бүтээлээс бол Гэгэн Муза заларч ирэх нь дамжиггүй гэдэгт итгэлтэй байна. Тэгээд Дорноговчуудынхаа итгэлийг алдалгүй бид бүхнийхээ одоо манай Дорноговчууд догдолж байгаа шүү дээ. За манай театрын хамт олон маань явсан юм. Гэгэн Музад оролцож байгаа. Яаж байгаа гэж захын мушгаа сууж байгаа. Тэгээд тэр мушгиж байгаа захын тэр итгэлийн бид одоо алдахгүй хаа гэдэгт итгэлтэй байна да. За тэгэхээр уран бүтээлчдийг бас танилцуулаач тийм ээ. За Гэгэн Муза 10 наадамд манай театр 3 уран бүтээлтэй ирсэн. Хүүхдийн болон нэг хүний жижиг сонгодог Скапен дэвшил хэмээх 3 уран бүтээлтэй хүрэлцэн ирлээ. Уран бүтээлчтэй танилцуулах манай Эрдэнэбаатар гээд зураач маань Батмөр гээд жүжигчин найруулагч Бүрүтэрж жүжигчин миний би баяр сайхан жүжигчин л Хавгас Сөрөн гэсэн бүрэлдэхүүн бид нар одоо нэр дэвшиж байна Гэгэн Музад. Дайр Базар чинь энэ шүүдэ гэдэг чинь Скапен чинь энэ шүүдээ. За тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Тийм ээ? Гараад ирэхлээр чинь халуун яриагаа өргөжлүүлэн хүргэе. За баярлалаа. За баярлалаа. Манай Гэгэн Муза наадам маань шууд дамжуулан хүрж байгаа гэдгийг хэлмээр байна. Ингээ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Энэ жилийн наадамд маань ямар уран бүтээлээрээс үзэгчтэй бэлэг барьж байгаа юм болоо гэдгийг сонирхъя. Юуны өмнө энэ Гэгэн Муза наадмын одоо 10 дахь жилийн болж байгаа драмын театрын хамт олон болон те энэ урлагийн
одоо томчуултаа энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд бидний зүгээс манай бүртээ хамтлаг маань Чингисийн агт гэсэн өөрснийхөө сор улсын бүтээлээрээ хайдууны мэндчлэгээ хүргэхэд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр урд нь бүртамтлаг бол гэгэн муу сайдын наадам тийм ээ бас урд нь орж энэ өдөр анхудаа бас орж байгаа. Тэгэхээр маш мэдээ сэтгэл маш өндөр байгаа тий. Тэгээд даалангоо тэгээд та нараа бас хамтгаараа өөрсдөө шинэ уран бүтээлийг гаргахын тулд тийм ээ цоо шинэ уран бүтээлийг хүргэх болов гэж бодож байна. Тэгээд энэ талын сэтгэлээ бас сонсомоор байна. Хоёр уран бүтээж байгаа. Одоо энэ өдөр чинь гэгэн мууцагийн 10 жилийн ойд тохиож байгаа юм байна. Энэ өдөр одоо бид хүн улаан хэвсээр алхаад ингээд Дарамын театрын хамт олондоо мэндчлэгээ дэвшүүлэхээр хүрэлцэн ирсэн байгаа. Сэтгэл маш өндөр байна. За тэгээд та танай хамтлагт танай уран бүтээлчтэй өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Тэгээд цаас тийшийн ажлын амжилтыг хүсэн өрөөё. За маш их баярлалаа. Та бүхэн ажилд ирсэн амжилт хүсье. За баярлалаа. За баяраа сайн тэмдэглээрэй. Театр данстай түүнлөө сэтгэл зүрхээ зориулсан дэлхийн өнцөг болон бүрийн уран бүтээлчид өнөөдөр олон улсын театрын өдрийг 52 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын драмын урлагийн түүхийг бичигдэж, алхам бүртээ нэгэн хуудсыг нэмэх уран бүтээлчид театрын баяраа гэгэн мууцаа наадмын дор 10 дахь жилээ угтаж байна. Зүрх сэтгэл рүү өнгийж, дотоод ертөнцөд нэвтэрсэн, бодол уудалсан, хүмүүний сэтгэлийн утсыг хүндсэн чадaltaй чансаатай бүтээлүүдийн шилдэгүүдийг гэгэн мууцаа наадам тодруулсаар ирсэн. 10 жилийн турш хөдөлмөрлөж, уйггүй зүтгэсний үр шимээр энэхүү наадмыг зохион байгуулагчид нь олон улсын түвшинд хүргэн нэгэн үе таалгыг нээлээ. Нэг хүний жүжигийн төрөлд Македон, Косово, Канадаас уран бүтээлчдийг урьж оролцуулахын сацуу Оросын холбооны ус, Молдоваас мэрэгжлийн шүүгчдийг шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцуулснараа мууцаа наадам дэлхийд дахинд Монголын театрын урлагийг хаана нь харуулах боломж бүрдсэний илрэл юм. 2013 оны гэгэн мууцаа 10 наадам Монгол орны дөрвөн зүгээс ирэх орон нутгийн болон гадаадын орнуудаас ирсэн шүүгчид уран бүтээлчдийн бүтээсэн сонгодог бүтээлүүдээр дүүрэн нэг нэгнээсээ туршлах солилцох, суралцах эндрэнд болж байгаагаараа бахархууштай юм. Авьяа сонгод, уучин муханаараа урлагийн бүтээл туйрвж, үзэгчдийн зүрхэнд хүргэсээр ирсэн Монголын драмын урлагийн 80 жилийн түүхийг бичсэн. Бүтээх хүсэл нь оргилсон уран бүтээлчдийн саруул ухаанаас сонгодгууд хүрэх бизээ. Дорны наран дор аймэл мумуса хөглөөч уянгалаг хөгжмийг ариун гараараа хөтлөөч айцэмт холын ертөнц рүүгээ музаа Онгоц юугаан ангирданхан онгон сарандор уярамумузаа шивээ
За бурхад хаана амьдардаг юм бэ гэж та нар надаас асуулаа. Бурхад театрт амьдардаг юм а гэж бас Оросын алдарт жүжигчин дуучин Владимир Высоцкигийн хэлсүүг одоо санаанд бууж байна л да. Энд бол одоо манай Мөрөөдлийн театрын уран бүтээлчд хүрэлцэн ирсэн. Та бүхэндээ бас театрын баярын мэндийг хүргье. За тэгээд телевиз үзсэн үзэгчтэй энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр бол сүм болгоны төсөв үлддэг. Олон улсын театрын баяр өдөр болж байна. Яг энэ одоо сүм дотор бүх одоо Монголын театрын одоо уран бүтээлчд өнөр халуун бүрэлдэхүүнээр бас цуглаад байж байна. Манай Мөрөөдлийн театрын уран бүтээлчд бас хүрэлцэн ирээд энэ сайхан баяртаа бас оролцох гээд ингэж байжээ. Тэгэхээр манай гурав бол Гэгэ Муза наадмын шилдэг залуу уран бүтээлчд болж байна. За Батаа болохоор 2006 оных тий. За Эрхмээ 2009 оных, Шагаа 11 оны бас шилдэг залуу уран бүтээлчд болсныг санаж байна. Тэгээ одоо энэ чинь бол нөгөө түүхийн үзэгслэн гарсан байгаа бол үзэгч та бүхэн харж байгаа тийм ээ. Тэгэхээр жоохон түүхс гэж ярий гуруулаа. Дөрүүлээ тий. За яг энэ жилийн наадам бол 2000 Гэгэ Муза 10 гэдгээр онцлогтой байгаа. Үүсгэн байгууллагад анх байгуулагдсан цагаас одоо 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Тэгээд манай Мөрөөдлийн театр одоо бас нодлон жил, урьдчилан жил 2 болж нэр дэвшсэн. Тэгээд 2006 онд хамгийн анх удаа манай Мөрөөдлийн театрын жүжигчин Батмөр маань одоо бас 20 жүжигээр бас цомын эзэн болж ирсэн байгаа. Залуу уран бүтээлч манай Эрхэн баяр бас Кавазимодын дүрээр бас 2009 онд бас залуу уран бүтээлч болж илаа. 2011 онд манай Мөрөөдлийн театр анх удаага Мөрөөдлийн театр Гэгэ Муза наадамд бас нэр дэвшээд миний нуус хүчлэр нэр дэвшиж бас залуу уран бүтээл шагналыг бий авч ирсэн. Тэгээд энэ жил бас улам бүр хүрээгээд хэлж олон улсын зэрэгэлдээ болж ирж байна. Дээрээс нь одоо энэ бол наадам бол хүн болгоны хүссэн хүлээдэг. Жилдээ ганцхан удаа тохиодог ийм сайхан баяр, энэ сайхан баяраар одоо бас манай уран бүтээлчсэн бүтээрээ бас тэсгийн ядан хүлээж тухайн жилд одоо хийсэн бүтээсэн хамгийн шилдэг уран бүтээлүүд өрсөлддөг. Тэгээд сэтгэл их өндөр байна. Тэгээд өнөөдөр бас манай бас Мөрөөдлийн театр одоо манай Амбиах маань манай жүжигчэнд тоглож байгаа. Тэгээд Амбиах манаас энэ удаа бас энэ бас ТV хөтөл жүжигэнд бас номноос нэр дэвшээд бас орж байгаа. Бид нар бас дэмжигээрээ суралцсан ирсэн байгаа. За Эрхмэг миний хувьд яг сэтгэл сайхан байна. Өнөөдөр энэ удаагийн Гэгэ Муза 2013 10 дахь удаагийн наадам дээр Мөрөөдлийн театрын хамт олон тайзан дээрээс үзэгчтэйгээ уулзсан. Энэ л байна. За ингээд Батаагаас би бас сонсомоор байна л да тийм ээ. Ер нь одоо энэ театр драмын урлагийн шилдгийн шалгаруулдаг Гэгэ Муза наадмыг тийм ээ Мөрөөдлийн театрын маань ер нь дүгнээд хэлв. Энэ наадмын ач холбогдол, ач тусны уран бүтээлчтэй ямар ач холбогдол болж тусгал нь гардаг юм бол? За ер нь тухайн жилдээ чанартай сайн уран бүтээлчдийг урамшуулж тий урам өгж за тухайн жилийн бас шилдэг сайхан жүжигийг тодруулж өгдөг. За дээрэс нь бас жүжигчдийн уран чадвар тэр жилд маш олон 10 жүжигүүд тоглогдож байна. Монголын театрын тайзнаа, хөдөө орон нутгийн тайзнаа. Энэ бүгдээс хамгийн шилдэгүүдийг тодруулж байдаг энэ наадам бол Монголд ганцхан байгаа Гэгэ Муза. Энэ наадмуудаас дандаа шилдэгүүдийг тодруулж байдаг. Тэр чинээрээ бас уран бүтээлчд асар их юу авдаг. Цэнийг авдаг. Өөрийгөө дүгндэг. Энэгээр л өнөөдөр бас Гэгэ Муза наадам зохион байгуулж байгаа комисс болоод энийг бас театрын бас бодлого бас энэ наадмын зохион байгуулж байгаа нийт бас хүмүүсүүдэд бас Мөрөөдлийн театр бас баярлсан талархаж явдгаа бас дахин илэрхийлэхэд таатай байна. Өнөөдөр бас театрын баяр, өнөөдөр бас соёл урлагийн их сургууль, кино урлагийн дээд сургууль, Монголын бүхэл театрын мэргэжлэр жүжигчдийг бэлтгэдэг бүх сургуулийн олон 10 мэргэжлийн жүжигчид төгсөж байна.
энэ дундаас хэнийг нь хиймбэ гэж тодруулж өгдөгөөр өнөөдөр энэ гэгэн муса наадам илүү хүнцэнтэй наадам болж чаджээ гэдгээр энэ л сайхан багталтай сайхан наадам болж байна. Энд бас өнөөдөр мөрөөдлийн театрын уран бүтээлчд бас бүрэн бүрэлдэхүүнээр бас оролцож байна. Өнөөдөр бас манай миний мөрөөдлийн театрын миний нууц хөгж үжиг оролцож амжилттай сайхан оролцсон. Манай Алтан шагаа маань шилдэг дебют жүжигчний номинацид бас залуу уран бүтээлч болж тодорч чадлаа. Цомын эзэн болсон. Өнөөдөр одоо маш олон номинацууд дээр маш олон уран бүтээлчд одоо нэр дэвшиж байна. Энэ бүгд бас амжилт хүсье гэж л хэлэхэд сайхан байна да. За баярлалаа. Тэгээ мөрөөдлийн театрын уран бүтээлчтэй тийм ээ драмын урлагийг үздэг, шинтэн үздэг, дэмждэг бүх үзэгчдийн өмнөөс уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За маш их баярлалаа. Драмын мэргэжлийн жүжигчдүүд тэр дундаа Актамын тэргүүн Саран Туяадаа бас болон тэдний багийнх нь бас амжилт хүсье. За бүгдээрэнд нь театрын сүмээр театрын анин шагаа ариун ертөнцөөр бүгдээр хамтдаа аялцгаая. Та бүхэнд баярын төргийе. За баярлалаа та бүхэнд. За баярлалаа. За хөтлөгч болдодоо баярлалаа. Тэгэхээр яг одоо би холын ихтэйгээ уулзах гэж байна. Танд юуны төрийн олон улсын театрын баярын мэндийг хүргье. За SBN телевизийнхээс энэ олон улсын театрын баярын мэнд хүргье. За баярлалаа. Тэгэхээр та энэ жилийн наадамд маань ямар уран бүтээлээр бас оролцож байгаа вэ? За манай Монгол Улсын хүүхдийн театр 5 номинацаар нэр дэвшсэн байгаа. Нодон жил манайх анх удаа оролцож 3 номинацаар гран-при шагнал авсан. Энэ жилийн хувьд бол 2 номинац ахиулсан. Тэгээд бидний хувьд бол энэ 5 номинацаас ямар нэгэн шагнал авна гэдэгт бол итгэлтэй байгаа. За тийм байна. Тэгээд бас таныг харж та их өнөөдөр их гоё тийм үзэсгэлэн төгөлдөр харагдж байна. Тэгээд таны хүзүүн дээрх гоё гэсэн надад чамиг харж байна. Тэр энэ хаанхын ямар гоё вэ? Тий. Ер нь монголчууд юу штэ Сваровскиг бол дээр үе мэдэн штэ. Тийм учраас яг юу гэдгийг ер нь сэтгүүл сурвалжлагч нар ингэж биенээс асууад за таны гоё юу энэ төрөг асуухлаар би бол тэрүүнд хэлэх тийм хариулах жоохон дуртай биш байдаг. Ягаад тэр хүний хамгийн гол брэнд бол дотоод мөн чанар учраас одоо тэрний эртний энтер гэдэг бол яг хоо мэдээж аливаа нийгэмд байх ёстой зүйл боловч юу гэдгийг түүнийг брендийг хөөж нийгэм маань өөрөө болохгүй юм шиг надад санагддаг учраас авас араа өөр сэдвээр ярьж болох уу? За баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн танд бас амжилт хүсье. Тэгээд урлагийн Янжилан бурхан өргөж таныг эвэж байх бол туяа гэж хүсэн өрөөж байна. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.